улсын эдийн засгийн одоо өсөлтөөр дээрэс нь хувийн аж ахуйн нэгжүүд, дээрэс нь одоо малчид, тэгээ малчдын зээл их л өнөөдөр жилийн 21.6% байгаа. Жижиг дунд үйлдвэрлэгч нар маань өнөөдөр жилдээ 24 одоо хувийн одоо зээл авч ш төхөөрөмж зээл авч байна. Эдгээр маань өнөөдөр юу хэлж байна гэхээр Монголын одоо нийт одоо энэ зээлийн хүний те энэ зайлшгүй реформ хийгдчихс өнөөдөр Монгол улсад бизнес за тэр арилжааны одоо бүх л асуудлууд маань гэж цаашаа хөгжиж явах нь гэж харж байна. Улсын хурлд харьцсан намын бүлэг бол энэ дээр одоо нэгдэж хамтарч ажиллана гэж байна. Тэгээ бүлгийн асуудал бол одоо бид нар одоо яг реформын асуудал нь ямар шиглэлээр яаж орж ирэх нь те тэрийг одоо бид нар харж те тэгжээж бид нар тэр асуудлуудаа эцсийн байдлаар бүлэг дээр шийдвэр гаргаж яаж хамгийн гол асуудал бол зээлийн хөнгө бууруулахын төлөө бол хувь гишүүний хувьд бол шууд дэмжинэ гэдэг бас хэлж байна.